Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Монгол өв уламжлал зан үйл ёс заншлын тухайд тань мэдхэн үүднээс үзэгч олондоо харуулахыг зорж тань мэдхэн телевизийн уран бүтээлч хамт олон Монгол оюун нэвтрүүлгээ цуурлаар хүргэж байгаа хэлээ. Энэ удаагийнхаа дугаарт Монгол түмний эрт үеэс өдгөө хүртэл уламжлан ирсэн цай сүний дээж өргөх ёсон болон Долоон бурхан одонд ажил амьдралаа даатхан өргөл өргөх хийгээд Долоон бурхан одны домгийн талаарх мэдээллийг хүргэхээр зорилоо. Хүлээн авна уу. Монголчууд цай сүнийхээ дээжийг өргөдөг эртний сайхан уламжлалтай. Өглөө цайгаа чанаад эхлээд бурхан шүтээндээ, дараа нь хангай дэлхий уул хайрхандаа өргөдөг. Зарим нутагт цайныхаа дээжийг гэрийн хоймор буюу тогооны дээд талд гурвантаа дусаадаг нь гэр орондоо аз жаргал хүссэн сэтгэл болдог. Хүний гэргийхүн хань ижил үр хүүхдээ сэрхээс урьтаж босон үс зүсээ янзлан аяг цайгаа чанчхаад сууж байх ёстой. Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж агаад цайныхаа дээжийг өргөдөг. Цайны дээж хит халуун байж болохгүй. Хөрсөн эсвэл бүлэвтэр байх хэрэгтэй. Дээжээ өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөдөг. Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь муу муухай болж бүтэхгүй үгсийг хэлэхгүй байх хэрэгтэй. Үгийн хүч, энерги гэдгийг үргэлж санах ёстой. Жишээ нь үр хүүхдийг минь өвчин зовлонгүй биднийг өр ширгүй, идэж уухаар дутаалгүй гэх мэт үгсийг огтоос хэлж болдоггүй. Эхлээд өвөг дээдсийнхээ амар мэндийг мэдэх хэрэгтэй. Тэгээд араас нь сайхан үгсээр өөрсдийгөө даатгах нь чухал. Жишээлбэл өвөг дээдэс элэнц хуланц, эмээ өвөө хэрвээ өөд болсон бол эцэг эхийнхээ амар мэндийг мэдэж байна хэмээгээд өргөдөг. Дараа нь уул ус, хангай дэлхий, наран ээжийнхээ амар мэндийг мэдэж байна хэмээн өргөнө. Сүүлд нь үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж өгөөрэй, харж хандаж байгаарай хэмээн өргөдөг. Хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж өгөөрэй гэх мэтээр өргөнө. Энэ нь энгийн хэрнээ маш хүчтэй засал болдог. Өглөө цайныхаа дээжийг өргөсөн шигээ орой үдэш болсон хойно өвөг дээдстэй сүүргэж байвал маш сайн гэлцдэг. Учир нь бидний өвөг дээдс маань харанхуй болох үед бидний энэ ертөнцид ирж үр хүүхэд биднийгээ эргэж тойрч харж хандан муу муухай бүхнээс холдуулдаг юм гэлцдэг. Тэдний наашаа ирэх замыг сүүн бороогоор гэрэлтүүлж бас тэднийг ундаалж цангааг нь тайлдаг ёстой. Бурхан шүтээндээ дээжээ өргөдөг нь бурхны шашинтан хэн боловч юу идсэн юу уусныхаа дээжээр чухаг дээд гурвыг тахиж байх гэсэн сургаал мөрдлөхийн ёс юм. Цайныхаа дээжийг зис, гуйл, мөнгө, алт, болор зэрэг эрдэнийн зүйлээр хийсэн тахил цөгцөнд өргөнө. Цайнд цай, давс, хужир, дээдийн эд бүрдсэн тул бор, сүйтэй аль нь ч болох юм. Зарим нутагт тооноороо өргөх нь мөн л тэнгэр, нарсаар, газар лус, хангай дэлхий, уугуул нутаг усны эздэд зориулан ганзууд, аадар бороо, мөндөр, хяруу, гал түймэр, усны үер зэрэг байгалийн аюул, хүн малын эмгэг өвчин, ад зэтгэр, гарз, барцад, саад бүгдийг гаргахгүйг сахин хамгаалж ивэн тэтгэж байхыг хүсэн залбирч байгаа зан үйл муу юм. Ер нь цай бол монгол хүний эдээний дээж мөнөөс мөн. Монгол бүсгүйчүүд малынхаа сүг 9 нүхтэй цацлаар гэрээ нар зөв 3 удаа тойрч дээжээ өргөдөх нь мөн л бурхан шүтэн газар дэлхий, тэнгэр, нар сарандаа тахил өргөн даатгаж байна хэмээн үздэг. Түүнчлэн цайны дээж өргөх гол засал бол Долоон бурхан одыг тэгшрэх үед сүүргөх, ажил үйл бүхнээ даатхан хүслээ хэлэх засал юм. Гэвч Долоон бурхан тэгшрэх цаг гэхээр хүмүүс тэр бүр ойлгодоггүй. Тэгшэрсэн тэгшрээгүйг нь ялгаж харж чаддаггүй. Монголчууд Долоон бурханыг шанах долоон од хэмээн нэр иддэг. Шанаг дали байвал дотор нь 1000 сүү хийгээд нэмэргүй урсаад л асгарчхна гэсэн үг.
Тиймээс 7 бурхан одны тэгшэрдэг цагуудыг тогтоогоод авах нь зүйтэй. 7 бурхан одны тэгшэрдэг цагууд. Зуны улиралд шөнийн 2 цаг 30 минутаас үүрийн 4 цаг 30 минутын хооронд, намрын улиралд 21 цаг 30 минутаас 23 цаг 30 минутын хооронд, өвлийн улиралд 19 цагаас 20 цаг 30 минут хүртэл, хаврын улиралд шөнийн 12 цаг 30 минутаас шөнийн 2 цаг 30 минутын хооронд 7 бурхан од тэгшэрдэг юм байна. 7 бурхан одонд аврал ирэхдээ дан ганц өөрийгөө эсвэл цөөн хідэн хүнийг гуйж болдоггүй юм гинлээ. Учир нь 7 бурханы буулт маш их байдаг учраас олон хүн амьтанд аврал гуйх нь зөв хэмээдэг. Монголчууд оддын ордоос 7 бурхан одыг хамгийн их шүтэж эрхэмлэн дээдэлж ирсэн. 7 бурхан одонд харгалзах бурхтыг тохируулдаг шашны зан үйлч байдаг. Монголчууд өөрийн төрсөн жилийн одыг шүтэн тэнгэр лусыг баясхан нас буян хишиг зам мөрөө даатгаж цайс үнийхээ дээжийг өргөдөг уламжлалтай. Монгол эмэгтэй сүү сайлынхаа дээжийг үдэш орой 7 бурханд өргөж өөрсдийнхөө халуун ам, мал сүрэг, эд хөрөнгөө даатгадаг. 7 бурхан одны тахилга, уншлага гэж бий. Тийм тахилга, уншлага хийлэгдэг айл дээр цагт мэрсэр байсан. Нутаг уснаасаа хоол яваа анчин жинчит хүртэл 7 бурхан одонд хоол хүнснээсээ өргөн цацаж амнаас ажил үйлсээ даатгадаг ёстой. Мал сүргээ хээр хонуулбал чон араатнаас авран хамгаалж өгөхийг гуйж 7 бурханд тахил өргөдөг. 1-р од хулган жилтний од. Наама саманда будданам амидая сууха хэмээн 7 удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс идлэл аривжин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учрлын хотолчуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад 1-р одонд тохиож буй санжаа намсаг бурханд даатхан 7 удаа мөргөнө. 2-р од үхэр гахай жилтний од. Наама саманда будданам умзинда хумны суха хэмээн 7 удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс идлэл аривжин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учрлын хотолчуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад 2-р одон тохиож буй жүгдэр жав бурханд даатхан 7 удаа мөргөнө. 3-р од бар нохой жилтний од. Наама саманда будданам умними рини лагадана бара мару дүүсүү сууха хэмээн 7 удаа уншаад өөрийн хийгээд бусдын ажил амьдралыг даатхан 3-р одонд тохиож буй тамжид жав бурханд даатхан 7 удаа мөргөнө. 4-р од туулай дахиа жилтний од. Наама саманда будданам умбайхаа сууха хэмээн 7 удаа уншаад өөрийн хийгээд бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс идлэл аривжин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учрлын хотолчуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад 4-р одонд тохиож буй хорвон жиг бурханд даатхан 7 удаа мөргөнө. 5-р од буюу луу бич жилтний од. Наама саманда будданам умдоло баради зара марана суха хэмээн 7 удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын ажил амьдралыг даатхан 5-р одонд тохиож буй бурхан багшид даатхан 7 удаа мөргөнө. 6-р од буюу могой хон жилтний од. Наама саманда будданам сарва хара самая сууха хэмээн 7 удаа уншаад өөрийн болоод бусдын даатгахыг хүссэн ажил үйл, эрүүл мэндийн талаарх бүхнээ даатхан залбираад 6-р одонд тохиож буй од сүрэн бурханд даатхан 7 удаа мөргөнө. 7-р од буюу морь жилтний шүтэн од. Наама саманда будданам сарва давара миназа сууха хэмээн 7 удаа уншаад
өөрийн хийгээд бусдын юу сансан 9 цагаан хүслийг сэтгэлдээ бясалгаад 7 дугаар одонд тохиож буй оточ манал бурханд даатхан 7 удаа мөргөнө. Эрт үеэс хүмүүс шөнийн тэнгэрт байршлаа өөрчлөхгүй мэт харагдах мянган оддыг харагдах байдлаар нь ангилж өөр өөрсдийн нэршлиг өгсөн байдаг. Монголчууд бид хүн 5 одны орд, марлын одны орд, үхрийн одны орд гэх мэтээр өөрсдийнхөөрөө нэрлэж ирсэн. 7 бурхан одыг монголчууд бид харагдах хэлбрээр нь шанах 7 од хэмээн өөрсдөө зохиож нэрлсэн. Монголчууд 7 бурхан одыг хамгийн их шүтэж эрхэмлдэг. Намар өвлийн уйлралд тэнгэрийн хойд хэсэгт нилээд доогуур байрлаж, хавар зууны уйлралд чанх орой дээр шахуу байрладаг. Зүг чигээ алдаж төөрсөн хүн шөнө оройн цагт 7 бурхан алтан гадас одоор хойд зүгээ мэдэж болно. 7 бурхан одыг тахих, сэржин мөргөх ёс тгийг өвөг дээдэс буддын шашны багш нар айлдсан байдаг. 7 бурхан одны тахилгын судар анх уйгар хэлнээс монгол хэлнээ орчуулагдан тархсан бол хятадын тансан лам хятад хэлнээ орчуулсан байсныг төвдүүд өөрийн хэлнээ орчуулсан гэлцдэг. 7 бурхан од нь монголчуудын хувьд тус тусын нэрштэй бөгөөд од тус бүрт буддын шашны бурхан байрладаг хэмээн итгэдэг. Од бүрт оногдсон бурхны тариныг 7 удаа уншиж өөр болон өөр бусдын өвчин зовлон альва саад бүхэн арилж нас уртсаж эд баялаг яруу алдар дуурсагдах цог учрлын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сүсэглэн айлдаж 7 удаа мэхийж хүндэлдэг заншилтай. Нэгдэх од Тэнгэрийн ориглог гэх ба тус одонд Санжаа намсаг бурхан залран байрладаг. Хамгийн анх Замбуу твд бурхны шашин дэлгэрүүлсэн бурхан хэмээн үздэг. 2 дугаар од Тэнгэрийн хас гэх ба тус одонд Жүгдэр бурхан заларсан байдаг. Жүгдэр бурхан нь Санжаа намсаг бурхны дараа шашин дэлгэрүүлсэн бурхан юм. 3 дугаар од Тэнгэрийн шил нэртэй бөгөөд Тамжид жав бурхан байрладаг. Жүгдэр бурхныг залгамжлан шашин дэлгэрүүлсэн бурхан юм. 4 дугаар од Тэнгэрийн эрх гих бөгөөд хорвоо жигдэн бурхан залардаг. Мөн эхний бурхтын адил Замбуу твд шашин дэлгэрүүлсэн 4 дахь бурхан. 5 дугаар од Тэнгэрийн бэрээ нэртэй бөгөөд бурхан багш заларсан байдаг. Бурхан багш нь Замбуу твд шашин дэлгэрүүлсэн 5 дахь бурхан юм. 6 дугаар од Нэхэх арга гих бөгөөд од сүрэн бурхан байрладаг. Од сүрэн буюу од сэр бурхан нь шашны номлолоор бол одоогийн бурхан багшийн өмнөх дүр сайн цагийн мянган бурханы 3 дахь дүр юм. 7 дугаар од жирглэх гэрэл хэмээх бөгөөд оточ манлаа бурхан залардаг. Хүн төрлөختөнд учирдаг 404 төрлийн өвчин эмгэгийг засдаг бурхан. 7 бурхан одны эхний ба 2 дахь одыг холбосон зайг 4 дахин уртсгсан зайгаар Тэнгэрийн ориглог одноос цааш үргэлжлүүлэн чигт нь харж алтан гадас одыг олдог. Алтан гадас од ямагт хойд зүгийг заана. Монгол эмэгтэй хүн сүү сайлынхаа дээжийг үдэш орой 7 бурхааданд өргөж өөрсдийнхөө халуун ам, мал сүрэг, эд хөрөнгөө даатгадаг. Аянжинд яваа хүмүүс хоноглохдоо хоол хүнснээсээ оддын тоогоор хувааж 7 бурханд өргөдөг. Мал сүргээ хээр хонуулбал чон араатнаас авран хамгаалж өгөхийг гуйн 7 бурханд тахил өргөдөг заншилтай. Үр хүүхэд гаргадаггүй эмэгтэй хүнтэй айл 7 бурхан одонд зориулж ёслол үлддэг бөгөөд уг ёсыг үлдэхдээ найр үүсгэн 7 юм уу түүнээс дээш тооны хүүхэд оролцуулж насанд хүрэгчдийг оруулдаггүй журамтай. Гэрийн өрхийг бүтээн харанхуйд ууж идүүлэн хөгжөн шуугилдуулж дуудуулуулан уг ёслолыг гүйцэтгэнэ. Өрх бүтээж харанхуй болгодог нь шөнийн тэнгэрийг дүрсэлж байгаа хэрэг бөгөөд 7 бурхан одыг 7 хүүхдээр төлөөлүүлэн шүтэж үр хүүхэд заяахыг сүсгэлдэг. Буддын шашинд 7 бурхан одыг сар бүр тахих 1 өдөр гэж байдаг.
хаврын тэргуун сарын шинийн 7, хаврын тунд сарын шинийн 4, хаврын адаг сарын шинийн 2, зуны тэргуун сарын шинийн 27, зуны дунд сарын шинийн 5, зуны адаг сарын шинийн 23-ны өдрүүд. Намрын тэргуун сарын шинийн 20, намрын дунд сарын шинийн 17, намрын адаг сарын шинийн 20, өвлийн тэргуун сарын шинийн 11, өвлийн дунд сарын шинийн 15, өвлийн адаг сарын шинийн 8 зэрэг өдрүүд юм. Долоон бурхан одны домог. Эрт цагт цор ганц хүүтэй нэгэн эмгэн байж, хүүн хугацаагүй цэргийн албан дуудагдан аян дайнд явснаас хойш он цаг улиран ихэд удаж. Эмгэн нас нь өндөр болох тусам хүүгээ маш их сангалзан гансрах болсон байна. Ханан гэрээс явж хадан гэртээ очихоосоо өмнө хүүгийнхээ бараа ганц удаа харах юмсан гэж бодох болж энэ хүслээ орой болгон долоон бурхан одонд даатхан залбирах болсон гэдэг. Удалгүй хүүгийнх нь явсан дайн төгсгөл болсныг дуулаад эмгэн хүл газар хүрэхгүй баярлан нэгэн өдөр ороод ирнэ хэмээн гэр орноо цэвэрлэн сүйтэй цагаа чанан хүлээ цуудаг болжээ. Хэд хоногийн дараа эмгэн хүүгийнхээ барааг харсан боловч хүү нь амьд бус дайнд үргэлжсэн цогцсон хүрэгтэн ирсэн байж. Долоон бурхан эмгэний хүсэлтийг биелүүлж эмгэнийг амьтад нь хүүг нь харуулжээ. Эмгэн хүсэхдээ өөрийг нь л үхэхээс өмнө хүүг минь харуулаач гэсэн болохоос бус үхэхээс өмнө хүүг минь эсэн минь эргээд ирээсэ гэж хүсээгүй буюу өөрөөр хэлбэл хүслээ буруу илэрхийлсэн байж. Долоон бурханд хизээч зөвхөн өөрийгөө даатгаж болдоггүй учир юм. Долоон бурхны буулт нь нэг хүнд хүнддэг учраас бусдын сайн сайхны төлөө л залбирч байх ёстой аж. Харин өглөөний ургах наранд өөрийгөө даатгадаг байна. Өвөг дээдс маань ургахын улаан наранд цай сүнийхээ дээжийг өргөн үр хүүхдийнхээ сайн сайхныг даатгаж ирсэн нь ийм учиртай юм. Бөөгийн тахилга ясанд долоон бурхан одыг долоон өвгөн хэмээн хүндэлдэг. Нэг дэх хот аврал өрөөлийн эзэн тэнгэр өвгөн, хоёр дахь хот бол аз хэмрийн эзэн тэнгэр өвгөн, гурав дахь хот нь ачлалт усын эзэн тэнгэр өвгөн, дөрөв дэх хот бол нас аривчхын эзэн тэнгэр өвгөн, тав дахь хот буян хишгийн эзэн тэнгэр өвгөн, зургаа дахь хот нь хүсэл зоргийн эзэн тэнгэр өвгөн, долоо дахь хот бол заяа төөргийн эзэн тэнгэр өвгөн болно. Залбирахтаа харсан тэнгэр 7 өвгөн, хамгийн их тэтгэгч ата 5 тэнгэр, дордл усын 8 аймаг минь авралдаа багтааж хайрал, ач тусаа үзүүлж хайрал хэмээн од ирэхэс онгон шүтэнэ дуудаж 7 өвгөн одондоо мөргөж залбирдаг. Олон улсын одон орон холбооны баталснаар эртний грекчүүдийн ангиллын дагуу тэнгэрийг 88 одны ордод хуваасан байдгийг ихэвчлэн мөрддөг. Долоон бурхан буюу шанаг долоон од маань олон улсын одон орон холбооны баталсан стандарт тэнгэрийн зурагт Урса мажор хэмээх одны ордны бүлэгт багтдаг. Ойр орчных нь бусад одуудтай нийлүүлээд баавгаан хэлбэр үүсгээд түүнийхээ Урса мажор хэмээн нэрлсэн байдаг. Эхний одыг альфа, хоёр дахь одыг бета, гурав дахь одыг гамма, дөрөв дахь одыг дельта, 5 дахь одыг эпсилон, 6 дугаар одыг зета, 7 дахь одыг eta гэж нэрлэдэг. Одод маш ойролцоо настай бөгөөд бүгдээрээ ижил зүгт харьцангуй хөдөлгөөн хийдэг байна. Алтан гацсан дэлхийн эргэлтийн тэнхэлгийн хойд тэнгэртэй огтлолцох цэгт харьцангуй ойрхон оршдог тодвтор од бөгөөд бүх одод алтан гадас одыг тойрч эргэж буй байдлаар ажиглагддаг. Монгол ухаан, Монгол зан үйл, ёс заншил, өв уламжлал, өвгдийн сургаал. Энэ бүгд Монгол оюун. Монгол оюун нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Бид ирэх дугаараар хөрс дэх дэлхийгээ сэндийлэхгүй гэсэн ухаан тар түмний гар аргаар хийж тасралтгүй үргэлжлэх бэлэгдэлт алхан үлзий зэрэг хийгээр чимэглэн өмсөж ирсэн Монгол гутлын талаарх мэдээллийг хүргэх болно. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй.